Өвранга аймгийн төв 12 сум 1688 малчин өрхөө 315,042 толгой малтай. Газар нутаг багтааж хамгийн олон малтай сум. Өнөөдөр сумын залуу малчид өвлжилт хаварчлалтанд бэлгнүү зөвлөгөөнд оролцож, өөрсдийн өмнө тулгамдж байгаа асуудлаа хэлэлцэн санал бодлоо илэрхийллээ. Мөн мал аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого орон нутгийн шийдвэр, цаг агаарын төлөв байдал, мал эмнэлгийн үйл ажиллагаа, малын хулгайн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг сонсож, сонирхсан асуултандаа хариулт авлаа. Одоо тулгамдж байгаа асуудал, за мөн одоо өвлжилтийн бэлтгэл, хаварчлалтын бэлтгэл ажил, за төрийн бодлого шийдвэрийг ус малчтаа хүргэх, за эрүүл мэндийн үзлэгт одоо малчтайгаа хамруулах гэд ийм зорилтод одоо аргуудыг төлөвлөлтийг хийгээд одоо өнөөдрийн хилцүүлгийг бас хийж байна. Тэгээд энэ хилцүүлэг маань бүтэн өдрийн арга хэмжээ байгаа. Нийт 100 орчим малчин өрх иргэд малчд ирсэн байгаа. За энэ зөвлөгөөний үеэр малын хулгайн гэмт хэрэгтэд тэмцэх, өрчөн сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллаа. 12 сумын ойр орчимд бол малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдэх нь бол харьцангуй бага. Бусад сумдыг бодвол бага байдаг. Тэгээд малчид маань малаа байнгын хариулга малгайтай байлгаж малын хулгайн гэмт хэрэгээс өрчөн сэргийлэхийг уриалж байна. Энэ үйл 12 сумын хэмжээнд 262,662 толгой мал өвлжиж хаварчих төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар сумын хөлийн татварын 70 гаруй сая төгрөгөөр 63 тонн өвс, 19.5 тонн хэвэг нөөцөлжээ. Малчид өөрсдийн нөөц боломжоор 816 тонн өвс, 112 тонн ногоон тижэл, 56 тонн үйлдвэрийн тижэл, 117 тонн хужир шүү бэлтгэхэд байна. Арьс ширний түүхийдийн үнийг жоохон гайгүй боломжтой болгож өгмөр. За түүхийдүүд ямар ч үнэн цэнэгүй болсон байна. За малын махбод нэг үеийн бодвол одлыг бодвол энэ жил арай аягээс дайжгүй. Олон малаар бас нэг үлчээр алхлаад зунад ургаж байгаа үедэнд ургуулахгүй байна гэдэг чинь томс асуудал биш үү. Тэрийг бас нэг орон нутгаас бас нэг танаа хин талдаа нутгал манай хин талдаа хамгаална ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас нэг хөөх шуухгүйгээр хорно зөгцөөд бас нэг яаж болно да тийм ээ. Залуу малчдын дунд бол нэг жоохон хоёр тасарч амьдраад жоохон тиймэрхүү байна. Сургуулийн хүүхдүүд заавал сургуулийн хүүхдээ аваад нэгэн төв рүү ороод нэгэн хөдөө байхаар жоохон өвлжил жоохон хүнд талдаа нэгэн зайлуул хөдөө малаа маллаад байхаар жоохон хүн хөдөлмөрийг хүч жоохон муутай байна. Тэр мэрийг жоохон харгалзаж үзэх байдаг болоо төрөлсөн болохоос тиймэрхүү байдаг болоо. Мал аж ахуйн салбар дээр ажиллаж байгаа юм хий гэсэн бүтээх гэсэн усуудаа хоршооны зээл маань бас тэдэл олдохгүй байна. Яагаад олдсон ч юусэн нэг тавьсан цаанаас шаардлага дүрм журм бас нэг яг амьдрал дээр бол биднэрт хэрэгжихээргүй бас тэрэнд нь хүрэх хэц тийм дүрм журмд нь нийцгэж юм байдгүй. Учраас энийг бас нэг эргэж харах оршооныхээ зээлээ дээрээс нь малчтаа гэсэн энэ мал аж ахуйн салбарыг бас тодорхой хэмжээнд зах зээл бий болгох, малыг ашиг шимийг орлогыг сайжруулах, хөшөө улам сайхан эрчимжүүлэх мал аж ахуйг эрчимжүүлэх тал дээр бол их анхаарч ажиллаж эргэж харуулах гэж үүдээ. Зөвлөгөөнөөр малчид өөрсдийн тулгамдсан олон асуудлыг ярьж байлаа. Жишээлбэл махны худалдаачид гарал үүслийн бичиг шаардахгүйгээр мах худалдаж авдаг нь малын хулгайг гааруулж байгаа хэлбэр. Хулгаас малан махалж чэнжүүдэд бөөний үнээр өгдөг гэдгийг хэлж байсан юм а.